За авт тээврийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл орж ирж байна л да. Ерөнхийдөө хөлтний шинжилгээ гэсэн бодлого барьж байгаа юм байна. Энэ зөв зүйтэй байхаа. Тэгээд тэр төслийн үзэл баримтлал дээр тэр дундаа уул уурхайн тээвэрлэлтэй холбоотой харилцааг тусгай журмаар зохицуулах шаардлагатай байна гэдэг энэ асуудал бол бас цаг үеэ олсон одоо чухал арга хэмжээ гэж ингэж үзэж байгаа. Тэгээ ямар асуудлуудыг журмаар зохицуулахаар ингэж одоо төлөвлөж байгаа бэ? Энэ нь өөрөө яг одоо ингэн тэгнэ гэсэн энэ танилцуулга өөрөө төслийн үзэл баримтлал дээр алга л да. Нөгөө талаараа яг одоо энэ хойдлын судалгаа, эдийн засгийн үр нөлөө, үр ашигын талаар мэдээлүүд үзэхэд яг энэ авт замтай холбоотой энэ асуудал дээр бас төдийлөн бодит одоо нутаг дэвсгэрийн асуудал заагаагүй байна л да. Тэгэхээр энэ дээр ер нь бол ямархуу харилцааг зохицуулахаар энэ хууль эрх зүйн орчинд шинжилж өөрчилж орж ирж байгаа гэсэн нэгдүгээр асуултыг асууя. За хоёрдугаарт нь болохоор авт зам нь өөрөө тухайн одоо газар нутгийн бүс нутгийн тухайн нутгийн ард иргэдийн ахуй амьдралтай шууд салшгүй холбоотой байж байгаа. За тухайлбал одоо Өмнөгов аймаг гэхэд уул уурхайн бүс нутаг мөн адилхан одоо бүр хоёр хилийн бомт руугаа нүүрс тээвэр хийдэг, ачаа тээвэр хийдэг ийм гол бүсэнд нутаг байгаа л да. Тэгэхээр авт замтай холбоотой гашуун сухатын тээвэрчдийн, жолоочдын асар том бухимдал энд үүсцэн явж идэг. Үүнийгээ манай авт тээвэр, зам тээврийн яам маань зохицуулж удирдах чадахгүйгээр ингээд сүүлийн хэдэн жилиг ардаа орхиж байна. Маш их хэмжээний хүнд одоо аваар осол, гэмтэл, хүн амь насаа алдах хүртэл, ажлын байран дээр алдах хүртэл ийм тохиолдлууд гарч байна. Энэ дээр ер нь ямар одоо эрх зүйн үр дагаврыг нь сайжруулах чиглэлээр энэ хууль эрх зүйн орчинд ямар заалтуудыг тусгаж оруулж ирж байгаа вэ гэсэн юм асуултыг асууя. За дараагийн асуудал болохоор мэдээж одоо гашуун сухай тээвэр дээр бол бараг 9-15 мянган тээврийн хэрэгсэл байгаад байдаг. Гэтэл өдөрт нэг 700-аас 1200 автомашин л гарч байгаа шүү дээ. Хилийн бомтоор нүүрс тээвэрлээд. Тэгэхээр энэ хэд дахин илүү давсан энэ одоо ачаа тээврийн зөвшөөрөл олгодог мөн одоо хэд давсан их энэ аж ахуйн байгууллагуудын энэ үйл ажиллагааг яаж уялдуул зохицуулахаар энэ хууль эрх зүйн орчинд тусгасан бэ гэдэг асуудал байна. За дараагийн асуудал маань шивээ өргөн хүртэлх хилийн бомт хүртэлх авт замыг Гамбат сайдын үед улсын шин чанартай авт зам болгож шийдвэр гаргасан л та. Ингээд сайд өөрөө эрх мэдлээ гарган улсын шин чанартай авт зам болгосон энэ авт замууд дээр манай зам тээврийн яам одоо энэ ямар бодлого чиглэл баримталж ажиллаж байгаа вэ? Нэгсэндээ түүнийг хатуу уучлал болгох, сайжруулсан зам болгох, эдийн засгийн үр ашиг нь тодорхой байгаа ш. Нүүрсний тээвэр хийхээр тийшээ хүн ба ачаа, хоол хүнсийн тээвэрлж байгаа тэр одоо замыг улсын шин чанартай авт зам болгосон тохиолдолд улсын засгийн хөрөнгө оруулалтаар юм уу, концессийн гэрээгээр юм уу энэ замыг яаралтай хатуу уучлалтай болгож байгалийн дааз тухайн нутгийн ард иргэдэд бас одоо аливаа тийм байгалийн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр амьдрал ахуйд нь сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байхаар ийм зохицуултыг улсын шин чанартай авт зам дээр манай Монголын төрөөрөө хийх ёстой шүү дээ. Энэ бодлого зохицуултыг энэ эрх зүйн хуулийн дээр ямархуу байдлаар зохицуулж орж ирж байгаа гэсэн асуудал байна. За дөрөвдөх нь болохоор ер нь бол өнгөрсөн хугацаанд энэ цэц зөвшөөрлийн асуудал бол одоо нэлээд хүнд бэрхшээлтэй асуудал болж байна. Сүүлдээ энэ магадгүй авилга хахуулын асуудал энэ дээр ч үүсэж явах жишээтэй. Засгийн газар яаралтай арга хэмжээ авч шийдвэрээ гаргасан байлээ. Энэ тоо хэмжээнд буурч гэнэ үү? Энийгээ манай авт тээвэр маань энэ шинжилсэн хуулиараа ямар зохицуултаар орж ирэх гэж байна? Заавал цэц зөвшөөрөл олгох шаардлага байгаа мó гэсэн юм асуултууд байсан. За 86 дугаар микрофон. За амар зай гишүүний асуултанд хариулъя. За уул уурхайн тээвэрлэлтийн хувьд засгийн газраас энэ дүрмийг гаргахаар төлөвлөж байгаа. За энэ дээр бол түрүүний хэлсэн нийтийн хэрэгцээний зам талбай дээрээс арай илүү даацтай, арай илүү урт өргөн өндрийн хэмжээний одоо илүү ийм одоо тээврийн хэрэгслийг зөвшөөрөх. За мөн энэ дээр явж байгаа хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг бас зохицуулах гэх мэтчлэн ийм зохицуултууд байгаамаа тийм. Жишээ нь энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дээр заасан байж байгаа. Нийтийн хэрэгцээний зам дээр явж байгаад гарсан ослыг зам тээврийн осолд үздэг. Нийтийн хэрэгцээний бус зам талбай дээр явсан бол энэ бол одоо үйлдвэрлэлийн осол болж явдаг. Тэгэхээр энэ
энэ уул уурхайн зам дээр гарч байгаа ослыг шийдэхэд хүртэл энэ одоо эрх зүйн зохицуулалтын хувьд зөрчилтэй байгаад байгаа учраас энийг одоо тусад нь гаргаж зохицуулах нь зүйтэй юм. Бусад орнч гэсэн бас ингэж зохицуулсан байна гэж байгаа. За энэ дээр бол одоо яг төслийн эцэслэж гаргаагүй учраас би одоо наривчилж хэлж амжихгүй байна. Ямар ч байсан ийм зохицуулалтын хэлбэрүүдийг бол судалгааны төвшөнд гаргасан асуудал бол бий дээ. За тэр түрүүн хэлсэн сий зөвшөөрлийн бичгийг бид нар болжиж болохгүй байгаамаа тийм. Хятад Монголын засгийн газар хоорондын хилцээр болон бусад бүх улсуудтай бид нар ийм зөвшөөрлийн бичгтэй. За энийг одоо олгох, хил нэвтрэх машин болгон ийм зөвшөөрлийн бичгтэй гарахаар ингэж одоо засгийн газар хоорондын хилцээр дээр зохицуулагдсан байгаад байгаа учраас бид шууд одоо болжиж болохгүй байна. За энийг харин одоо олгож байгаа асуудлыг хяналттай, зохицуулттай, хүрэлцээтэй болох асуудал дээр бид бол одоо үйл ажиллагааныхаа хүрээнд авч хэрэгжүүлье. За мөн түрүүн хэлсэн энэ хэд их машинд зөвшөөрөл олгоод байна гэж. Жишээ нь одоо тэр гашуун сухад чиглэлж явж байгаа 14 мянган машинаас автоэрийн үндэсний төвөөс 5,000 орчим машинд нь л энэ C гэдэг зөвшөөрлийн бичиг олгож байгаа. Бусд нь бол ямар ч зөвшөөрөл манайхаас олгох юм байхгүй. Түрүүн хэлсэн иргэний хуулиар тээвэрлэгч, тээвэрлүүлэгч хоёр хоорондоо гэрээ байгуулаад яваад байгаа. За энэнийхэн зохицуулт жоохон хангалтгүй учраас юм замбраагүй байдал үүсэж байгаа асуудал бий. За ингээд энэ уул уурхайн тусгай зориултын зам дээрх тээвэрлэлтийн дүрм ороод ирэх дээр энийг бас зохицуулах гарц гаргалгаануудыг бол хийж болно гэж үзэж байна. За амар заяаг шин тодорхойл. Шивээ өрөн хүртэлх хэлийн бомб хүртэлх замыг тэр Ганбацайтай үед улсын шин чанартай автоцсан болгох шийдвэр гаргасан шүү дээ. Тэгээ энэ бол бас зүйтэй шийдвэр байсан. Нутгийн иргэд бас талархалтай хүлээж авч байгаа. Хамгийн гол нь энэ улсын шин чанартай автоцсан болгочоод энэ автоцамыг сайжруулах, хатуу хүчилтэй болгох гэх мэтлэн асуудлыг төр өөрөө бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх энэ асуудлыг хууль эрх зүйн орчин дээр яаж тусгаж байгаа вэ? Улсын шин чанартай автоцсан болгосноор хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээ хууль эрх зүйн орчныгоо хэрхэн яаж тусгасан бэ? Үнийг нэг бодиттой тайлбарлаад өгөөч гэсэн. За 86 дугаар микрофон. За яг энэ амар зай гишүүний асуултанд хариулъя. Яг энэ автозамтай холбоотой хууль асуудал бол автозамын тухай хуулиар зохицуулагдж байгаа болохоор яг автотээврийн тухай хуулинд бол ийм хатуу хүчил тэнтрийн тухай бол зохицуулт байхгүй. Нийтдээ Монгол улс нэг 110 мянга гаруй километр ийм автозамын сүлжээтэй. Үүнээс нэг 12 мянга орчим нь олон улсын болон улсын чанартай автозам байгаа. Тэгэхээр хуулиараа болохоор энэ олон улсын болон улсын чанартай замыг бол зам тээвэр хөгжлийн яам буюу энэ замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг. За бусад орон нутгийн замыг бол орон нутгийн засаг дарга иргэдийн хурлаас энийг хариуцж байгаа. Тэр энэ олон улсын болон улсын чанартай замын 12 мянган километр замын өнөөгийн байдлаар нэг 6500 гаруй километр нь хатуу училттай байна. За цаашдаа бид нар одоо энэ хатуу нийт олон улсын болон ийм одоо улсын чанартай замаа бүгддийн одоо хатуу училттай болгох ийм бодлого бариад явж байгаа боловч За амар заяаг шин дахиж нэмж тодруулах юм. Ойлгож байгаа. Тэгээ ер нь бол энэ шинжилсэн найруулах учраас ажлын хэсгээ нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оруулаад тэгээ энэ дээр тэр дундаа тэр Өмнөг аймгийн Шивээ өрөн гашуун сухаттай холбоотой нүүрсний ачаа тээвэр тэнд хүрэх бас одоо Хүмба, Хоол, Хүнс гэсэн Улаанбаатар хотоос ихэнх нь явж байгаа шүү дээ. Энэ тээврийн зохицуултуудыг хууль эрх зүйн орчин дээр наривчлан тусгаж бас одоо эргээд альва асуудалгүйгээр гарц шийдлэн зөв гарсан юм хууль эрх зүйн орчин бүрдээсэй гэж ингэж хүсэж байгаа. Тэгэхгүй бол байгаль орчин сөрөг нөлөө үзүүлж байна. Нутгийн ард иргэдэд энэ ачаа тээвэр чинь өөрөө бас саад тодгор учруулж мал бэлчих газар нутаггүй хүртэл хэмжээнд одоо асуудал үүсгэж байна шүү дээ. Энэ ч утгаараа нутгийн иргэд бас хөдөлгөөн бослого хийгээд асуудал үүсгээд Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа гэд нүүрсний урхайнуудаа Монголын төр дэмжиж байдаг. Нөгөө талд нь нутгийн иргэд нутаг орчинд нь ийм одоо асуудлууд үүсэж байгаа учраас энэ бүх зохицуултуудыг энэ автотээврийн тухай хуулиараа зохицуулах ёстой. За Мөнхбаатар гишүүн.